2003 оны таны хийсэн гүйлгэн дээр яг хувьцааны дүн нь болохоор 4,923,216 ширхэг хувьцаа эхлээд компани 2003 оны 11 сарын 21-нд байгуулагдахад одоо энэ таны эзэмшилтээр байжгаад дараа нь Ever Legend Engineering Limited гэдэг компани руу 2005 оны 12 сарын 1-нд шилжүүлсэн байна. Тэгэхээр энэ 4,923 мянган ширхэг нэгж хувьцааг яг хэдэн төгрөгөөр борлуулсан бол за энэ гэрчлэгийн талаар би сая хэлсэн гэрчлэгээр дээр байж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчлэгээ 04-053 гэдэг Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын газраас олгосон гэрчлэгээ байна. Тэгээ энэ бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компани. Толгой компани би түрүүн бас хэлсэн Британий Virgin Island компанид хөрөнгө оруулалттай энэ компани гэдгийг мэдээлэлдээ хэлсэн байгаа шүү. Тэгэхээр та бүхэн мэдээлэл энэ дээр давхцаж нийцж байна гэж ойлгож байна. Хоёрдугаар нь энэ хувьцааны тоо шигтэй холбоотой асуудлаар ярьлаа. Би бас түрүү хэлсэн 11.9% тэнцэх буюу Монгол төгрөгөөр 21 сая 905,757 сая төгрөгийг 21 сая төгрөгийг хувьцааны үнэнд анх 2004 оны 1 сарын 5-нд одоо Капитрон банкнаас шилжүүлсэн банкны гүйлгээ юугаараа их үсэг дээр байж байна. Энэ 11.9 нь бол одоо эхэлж байгаа компани хувь бөгөөд хувьцаанд шилжүүлэхдээ энэ гадны энэ Австралийн хөрөнгө оруулагч сая Цогтбаатар сайд хэлсэн эдгээр бол хувьцаагаа тийм одоо эхэлж байгаадаа гэдэг юм бид бол бас тэр үед нь хувь гэж ойлгодог. 0.003 гэсэн центээр буюу 1 цент хүрэхгүй гэсэн үг шүү дээ. Ингэж үнэлсэн үнэлгээ price consideration дээр энэ зүйлүүд нь энэ баримтанд байж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бид нэгдүгээрт нь бас ил болгож байна. Хоёрдугаар нь энийг тодорхой байгууллагууд нь бас танилцуулж шалгуулж болно гэдэг.